Санаа манахаа дараах хавьчлэгээр уулзаж байна. Өнөөдрийнхээ бичлэгээр DRX зурлын 9 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. За, Ингааны өвхлөөс олоод Longstar болон Ажин хоёрын хамтрал дуусгар болсон бөгөөд ерөнхийдөө Longstar Ажиныг хөөж буй мэдээлэлээр 9 дугаар анги маань эхэлдэг. Мэдээж үнийг сонссон Ажин нэлээд уртаагаар шууд захиралтайгаа уулзгаар ирдэг. Хэдий уралсан ч аль болох эвлэрчих гээд янз бүрээр үдсэн ч захирлын хувьд бол Ажиныг бүрэнсэн сөрүүлэхээр нэгэн ч хийчихсэн учраас мянган уучлалт гуйж ивэр үзэх гээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгож авдаг. Ингэснээр тэдний харилцаа нэгэнт дуусгар болсон учраас Жүнсөөч гэсэн Longstar-т хөрөнгө оруулалт хийхээ зогсоохоор болдог. Үүний дараагаар Жүнсөөгийн ээж нь ерөөсөө Жүнсөөтэй холбогдож чадахгүй байсан болохоор аргагүй ирэхэнд Ажин руу залгаад түүнтэй холбоод өгөөч гэж гуйдаг. Яг яах гээд ингэж байнга зурлаад байгааг нь асуутал Жүнсөөгийн ээж хүнд өвчтөй болчихсон бөгөөд гэр бүлийнх нь хүний нэг бөөр хэрэгтэй байгаа юм байна лээ. Тиймээс Жүнсөөтэй холбогдож бөөрөө өгөөч л гэж гуйх гээд ингэж яваад байгаагаа Ажинд хэлтэл яг энийг нь Жүнсөө хажууд нь сонсоо зогсож байдаг. Зангиснэр Жүнсөө маань ээжтэйгээ очиж уулзах бөгөөд түүний саналыг хоёр нөхцөлтэйгээр зөвшөөрдөг. Хэрвээ дахиж Ажин болон өвөө хоёрт гайвуулахгүй холгоо амьдрна гэвэл танд бөөрөө өгөө зогсохгүй хаалгааны зардлыг нөртөл зохицуулаад өгье гэж хэлдэг. Мэдээж ээжийнх нь хувьд угаасаа сонголт байхгүй учраас дуртай дургүй л зөвшөөрдөг. Үүний дараагаар гэнтэл Longstar-ын офис руу цагтаа нар орж шалгалт хийх бөгөөд агуул өгж авсан дээрээс нь уран бүтээлчдийнхээ нууц эргүүдээр нь дарамтлагтай байсан зэрэг нь илэрснээс болоод Longstar-ын захирал шууд хоригдохоор болдог. За ингээд гэнтэл нэг өдөр шоронд орогдох дээрээ тулсан захирал нь бүр шалтаа бууж Ажинаас уучлалтгүйсэн ч манай хүн юу гэж уучлах вэ? Өмнө нь намайг эврийгээд уучлалтгүй байхад тоохгүй байсан өөртөө л гомдтоо гэж хэлдэг. Бас нэрийн хооронд манай Ажиныг дагаад байсан хүмүүс жэвч гэсэн дагаад эхэлчихсэн бөгөөд манай хүн дагж байгааг нь мэдээд цодлох гэсэн ч нөгөөдөл нь нэлээд мэрэгжлийн нөхдүүд учраас дааж олигтой мэдээлэл олж чаддаггүй. За үүний дараагаар саяхан болсон хэрэгээс олоод бүхэл газрууд манай Ажинтай хамт орж ажиллахаас татгалзаж байсан ч гэнтэл нэг газар Ажинтай хамт орж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ажин шууд тэр газартаа гэрээ оголохоор очтол Дохёг гээд нэлээд баян нөхөр Ажинтай хамт орж ажиллах санал тавьсны ачаар гэрээ оголж байгаа гэдгийг олж мэддэг. Тэгэхэр нь манай хүн ямар учиртай хүн гинт гарч ирээд намайг сонирхоод байгаа юм бол гэж бодоод шууд тэр Дохёгийн хүнтэй очиж уулзахаар шийддэг. Мэдээж танихгүй хүн юм байж яг яагаад надад ингэж туслаад байгааг нь шуудхан асуудал. Чамайг би аль эртнээс л ирээдүйдээ хүн гэдгийг чинь анзаарчихсан байсан юм. Тиймээс чамайг нэлийн судлаж үзсэн бөгөөд багтаа хэцүү амьдралд болсон гэдгийг чинь ч мэдсэн. Хамгийн гол нь чамайг илүү хол явах чадвартай гэж итгэж байгаа болохоор чамд туслаж байгаа юм а гэж хэлдэг. Гиснээс нөгөө Longstar-ын захирлын хамаг хэргийг нь гаргаж ирээд чоронд оруулсан хүн энэ хүн байсан юм байна лээ. Ингэснээр манай Ажины өмнөх асуудлыг нь цэвэрлэж өгөө зогсоохгүй ирээдүйг нь хүртэл засахад бэлэн байгаа энэ хүн түүний анхаарлыг нэлээд татдаг. За энэ хооронд Жүнсөө маань хагалгаандаа амжилттай ороод гарчихсан байх ба тэр өрөө нь уулзыгээ дуудсны дагуу Жэвтэй уулзгаар очдог. Жэвгийн дуудсан шалтгаан нь болохоор Ажины араас нууцлаг хүмүүс дагаж байгаа бөгөөд тэр хүмүүсийг нь зогсоох гэж оролдоод өмнө нь гимтсэн талаараа хэлдэг. Тэгээд зогсохгүй тэднэр нь нэлийн эвгүй хүмүүс байж магадгүй энэ төр гэдэл яг яриад байж байтал гинтэл офис дээр нь гал гарч эхэлдэг. Мэдээж энэ бол нөгөө Дохёгийн хийж байгаа ажил бөгөөд Ажины оройвд байгаа хүмүүсийг бүгдийг нь зайлуулахаар шийдчихсэн юм байна лээ. Гэхдээ анзаар манай хоёр нөгөө галыг нь эрт анзаарсан толдоо аюулгүй өнгөрч чаддаг. Харин энэ хооронд нөгөө Дохёг ч Ажинтай уулзаж байх бөгөөд хэрвээ надтай гэрлэх юм бол чиний ирээдүйг чинь ямар ч асуудалгүй яг л Деважин шиг байх болно гэж санал тавьдаг. Ажинч түүний өмнөх хийсэн зүйлсийг нь бодоод дээрэс нь угаасаа хэлснээ хийж чадхаар хүн гэдгийг нь мэдж байгаа учраас түүний саналыг зөвшөөрдөг. За үүний дараагаар сүүлийн үед би энэ нэлээд муу байсан Жүнсөөгийн маань өвөө өөд болох бөгөөд оршуулах ёслол дээр нь ямар ч мөнгө авч чадлагүй үлдсэн ээж нь ирж бөөн шууганд дэгдээдэг. Битгий асуудал тараарэ гэд бөөрөө хүртэл өгж байхад ээж нь бас л ухаан суугаагүй байдаг. Тэгснэ хамгийн гол нь тэр үеэрээ хэдрүүлж уугаад баахан юм ярьж байх үедээ Жүнсөөг эдний гэр бүлийн цусан төрлийн хүн биш гэдгийг нь хүртэл илчигдэг. Өөрт нь мөнгө өгөөгүй хүүд нь хамаг хөрөнгө үлдээчихсэн болохоор хүүтэйгээ барьцсандаа би юм авахгүй бол Жүнсөөч гэсэн юм авахгүй гэж умаа яашин үнэн бүтгэгүйгээр. За тэгээд нэгэнт энэ нууцаа санамсаргүй задлчихсан учраас Ажинч гэсэн энийг мэдэж байсан мөртлөө надтай л адилхан жамаас нууж байсан ш гэж хэлдэг. Нэгэнт бүтлгүүцсэн бол Ажиныг ч гэсэн хамтдаа аваад унахаа мэдлгүй яах вэ? За тэгэхээр нь Жүнсөө маань шууд л үний эсхийг мэдхээр Ажинтай очиж олцдог. Ажинч мэдэж байсан гэдгээ нуудаггүй бөгөөд чиний төлөө л чамд хэлээгүй юм. Гэхдээ яг үнэндээ чамаас нуусан юм бол байхгүй. Чи өөрөө л надаас асуугаагүй шүү дээ гэж хэлдэг. Энэ үед Ажин маань угаасаа Дохёгтой гэрлэхээр шийдчихсэн байсан болохоор одоо Жүнсөөгийн хэрэг бол байхгүй. Тиймээс ингээд хамаг үннээ хэлснээр ерөнхийдөө тэдний харилцаа дуусаж Ажин маань Дохёгтой гэрлснээр шал өр төвшний шинэ амьдрал төл тавьдаг. Ингэснээр Ажин маань тэдний гэрт нь амьдарч эхлэх бөгөөд удалгүй нэг өдөр түүний ажлын өрөө нь өргөлж цоочтой байгааг анзаараад сонирхоод орох гэсэн ч түүний туслах нь оруулдаггүй.
Тэгэхэр нь шууд нөхрөөсөө асуусан ч мөн л адилхан татгал зайраа авдаг. Тэгээд зогсоохгүй ер нь бол хэтэрхий их зүйл мэдэх гээд эсвэл надтай сөргөөцөлдөх юм бол миний өмнөх ихнэр шиг галзууг эмнэлэг твдээд л дуусан шүү гэд хөөхөн тал цанаагаар ажинд хэлдэг. Гэхдээ угаасаа энийг эвгүй гар гэдгийг нь манай ажийн анхнаасаа л мэдэж байсан болохоор нэг их сүртэй айж зочирдож барьдаггүй л дээ. Угаасаа манай үний толгойдоо л энийг яаж хурдхан шиг л буулгаж авах вэ л гэсэн бодол эргэлдэж байгаа нь тодорхой. Дэмэс мэдээж энэ ажилдаа зарах цорын ганц хүн болох Живтэй уулзаж нөхрийнхөө талаар бас өмнөх эхнэрийнхэн талаар судлуулахар алдаг. Гэхдээ энийг нөгөө духяг мэдчихдэг бөгөөд ер нь бол манай ажины бүх зүйлийг нь тагнаж чагнадаг бодсноос нэлээд эвгүй гарсан байна лээ. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд Рина бүрмэнсэн солонгосоос явхаар алсан талаараа Жүнсөө тэлж салгаас хийгээд явдаг. Гиснээс Жүнсаа маань ер нь ингээд ажинаас бүрмэнсэн холбоогоо таслахаар шийдчихсэн болохоор буцаад ээжтэйгээ эвлэрч хамтдаа амьдрахаар болж байгаа юм байна лээ. За өний дараагаар нэг өдөр ажинд маань дансаг харштай бие шараа твтэж байтал гэнт нэг үйлчлэгч нь түүнийг алах гэж утга бариад дайрах ба тэр нөгөө сони олж таардаг. Өмнөх сонзоогоо авах гээд л хөрх юмд арьж байгаа нь бөгөөд харамсалтай түүний оролдлого бүтлгөөтөж эцэст нь өөрөө нүүрэндээ шархтаж байгаар ардгаар ангиманд дуусдаг. За энэ 7 хоногийн 2 анги бол бараг л үндсэн үйл явдалтай нэг ач холбогдолгүй зүгээр ангийнхаа тоог ихсгэх зорилготой 2 анги байвуу л гэж бодлоо. Аним үздэг хүмүүсийн хувьд дондор нэг хаяа филлер ангиуд гардаг та. За бараг л нэг тиймэрхүү л 2 анги байлаа. Гэхдээ яг хуу дараа 7 хоногт төгсгөлийн ангиуд гарах учраас тэрэнд бэлдээд үзэгч биднийг халтгаан амс хийх боломж олгож байгаа юм байлгүй дээ л гэд гэгээлгээр бодчихоос. Заац тэгээд нэг иймэрхүү байлаа. Дээдсэд нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараарай. Дараахаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.